яг одоо нийслэлийн төдийгүй хөдөө орон нутгийн хүнсний болон өргөн иргэлийн бүтээгдэхүүний ихэнх хувийг ханган нийлүүлдэг Нарантуул олон улсын худалдааны төвийн хаалганы үүдэн төрөөд байна. Яг одоогийн байдлаар Нарантуул худалдааны төвийн төв хаалга нь инх хогийн цэг болоод ил задгаа 0 болж хувраад байгаамаа. Нарантуул олон улсын худалдааны зүү хаалган дээр олон жилийн турш худалдаа эрхэлж байсан хүмүүсийн хэлж байгаагаар тодорхой хэмжээний түрээсний мөнгө түлжээнд худалдаа үйлчлэгээ эрхлэхийг хүсдэг боловч Нарантуул худалдааны төвийн удирдлагууд болон цагдаа нарын зүгээс энэ зогсоохыг хориглоод байгаа юм байна. Гэхдээ ямар ч байсан худалдаа эрхэлж байна. Мөн согтууруулахундаа хэрэгэлсэн хүмүүс ихтэйгээс болж гэмтэрэг зөрчил цөөнгөө гардаг байна. Худалдаа эрхлэгчдийн хэлж байгаагаар захын үүдэнд худалдаа эрхэлж байгаа 8 нэрийн болон 6 нэрийн хүнсний дэлгүүрүүд хямдхан арх буюу НАК их хэмжээгээр худалдаалж байгаагаас ийхүү архитал цэцгэлж байгаа юм байна. Одоо хуваараа эрхлэхгөө энэ зогсны хэднэр олдог улсууд цагдаа нарт дарамтлаа болохгүй байна. Одоо хөөгч туутаад одоо өнөөдөр бид нар энэгээр л мөнгө олж байгаа шүү дээ. Ажил олдохгүй байна. Ирж гарцаа улсууд. Одоо бие биенээ тийжих энэгээр л мөнгө олж байгаа. Яаж энэгээр хэднэр олно. Хүнээс гуйлгахгүй. Тэгэхдээ яаж цагдаа нар одоо ингээ ирээл хөөн харж байгаа. Нохоо шиг аваад зайл майл гуйлгаж байгаа. Юм ав шидэн зарим нь битгий солиор зайлсгаа та нар гэдэг. Тэгээд одоо хувийн байгууллагын цагдаа хөлчлөлт юм уу? Аль эсвэл цагдаа ийм өвнөртэй хэлдэг болсон юм уу? Гэвч тэгэхээр Нарантуул захын доторлоо ороод хэдэн дөрвийн түрээс төлөөд худалдаа эрхлэх боломж байхгүй. Тэгээд бид нар лангуу өгдөггүй шүү дээ. Юу яриад байгаа та нарт юу юм лангуу? Олон жил хэлжээ. Юу яриад байгаа гэдэг. Одоо энэ цагдаа нар чинь зогсоохгүй шүү дээ. Бидний чирээр дарамтлаад хураагаад хураалган тэгээд буцаагаад дахиад хийн дахиад гаргана буцаагаад хийн та нарыг энэ зогсоох шаардлага байхгүй гэж зогсоолгохгүй шүү дээ. Орлого ашиг. Өдөр яах нэг өдрөө орлого нэг сайл хийвэл 5,000-аас дээш гарахгүй шүү дээ. Тэгэл тэргээрээ хоол авах уу, нүүрс авах уу, модоо авах уу гэсэн шүү дээ хүний амьдрал. Тэгэл хөөгдөөл та нар явгаал энэ цагдаа нар дандаа дарамтлаа шүү дээ бидний чинь. Пистануудаа зайлцгаа хогнуудаа та нар ч хогоо яадгийн. Түрээсийн төлөөд зогсохоор түрээс авахгүй та нарыг энэ зогсоохгүй машины зогсоол хийнгээл ингээл дарамтлаад байна шүү дээ. Та бүхний худалдаа эрхэлж байгаа яг энэ хэсгийг согтууруулахундаа эргэлдэг хүмүүс маш ихээр байдаг. Өдөр төрөнд хэрэг зөрчил хэр гардаг болоо. Энэ чинь согтууруулахундаа яа хойдлын дэлгүүр бол байнгын дариг зарж байгаа юм шиг угаасаа. Ил задгаал зарж байгаа юм чи. Пепси савн төрөлхийгээ нуугаал зарж байгаа юм чи. Архиа зогсоохгүй бол монголчууд арх уухгүй байх гэж байхгүй шүү дээ. Юу ямар. Ууд бидний бол эндээс суулгахгүй гэж байгаа шүү дээ. Одоо яхаар хаанаас ямар юм байдгийг мэдэхгүй байна. Тэгээд их чинь түрээс энтрээ төлөө сууя гэж хүсэлт гаргасан уу? Хүсэлт гаргасан. Түрээс төлөө сууя гэсэн чинь суулгахгүй гэсэн шүү дээ. Мэдэхгүй байна минийх. Ямар шалтгаанаар захын зүү хаалган дээр худалдаа эрхлэж байгаа иргэдийг хөөж туудаг, мөн архи согтууруулахундаа хэтрүүлэн хэрэгэлсэн иргэдэд ямар нэгэн арга хэмжээ тооцдоггүй Нарантуул захын цагдаа нараас буюу Баянзүрх дүүргийн харьяад цагдаагийн алба багшаас тодруулах гэсэн боловч ярилцлага өгөхөөс татгалцсан юм а. Тэгээ Нарантуул захын цагдаа нарын хэлж байгаагаар болохоор Нарантуул захын зүүн хаалганд нийслэлийн засгийн захирамжийн дагуу автомашины зогсоол болгох шийдвэрлснээ дагуу тэнд худалдаа эрхлэж байгаа иргэдийг захын гадна худалдаа эрхлэж байгааг хориглож түрээсийн мөнгө төлж худалдаа эрхлэхийг хориглоод олон сар болж байгаа юм байна. Гэвч тэдгээр иргэд ашиг орлого болоод амьдрал зөвшөөрлгөөр тэнд худалдаа эрхлэж байгаа гэж хэлж байна. Харин захын зүүн хаалган дээр архи согтууруулахундаа хэрэгжилж улмаар захын гадна хонголдог хүмүүстэй ямар нэгэн байдлаар тэмцээд үр дүн хүрдэхгүй гэдгийг нуухгүй байсан юм а. Мөн захын үүдэнд худалдаа эрхэлж байгаа хүнсний жижиг дэлгүүрүүд болон төргөн үйлчилгээний цэгүүд архи согтууруулахундаг 500-аас 3,000 төгрөгөөр хямдхан худалдаж байгаатай тэмцээд ямар нэгэн үр дүнд хүрдэхгүй хууль бусаар хямдхан чанаргүй найруулсан архи зарж байгаа энэ үйлдэлтэй тэмцээд ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй байгаа гэдгээ нууссангүй. Эхэлж байгаа иргэдээ те ямар шалтгаанаар ингээд түрээсийн мөнгөө төлөйгээд байж яхад нэг хөөж туугаад байт юм бэ? Ямар шалтгаанаар тэнд худалдаа эрхлэхийг одоо хүлээ зөвшөөрөхгүй байгаа юм болоо захын захиргааны зүгээс? Захын захиргааны зүгээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу ийм гар дээрээс зөвшөөрлөгөөс харуулсан байна. Бас хэрэглэгчдийн эрхийг хамгаалах төвөөс биднэрт албан шаардлага ирсэн байна. Хэрэглэгчийн шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг, байнга гомдол ирдэг учраас энэ хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоох.